Монгол түмэн спорт сонирхчдынхоо дунд волейболын Баатар хүрээ, үндэсний шигшээгийн Баатар хүрээ, дархны Баатар хүрээ, халдрын Баатар хүрээ, эрчмийн Баатар хүрээ, залуу Монголын Баатар хүрээ, хасуу Омега Stars клубын Баатар хүрээ хэмээн алдарсан манлай холбогч, ахлагч, шилдэг дасгалжуулагч, Монгол улсын олон удаагийн авраг, лигийн манлай тамирчин, багш сургууль хүмүүжүүлэгч, Монголын спортын алдартай олон улсын хэмжээний мастер Ламж уян Баатар хүрээг бид бахархал нэвтрүүлэгтээ хүрлээ. 1964 онд одоо 2 дугаар төрөхөд 4 сарын 10 төрлөө. Одоо анхны хүүхэд маань хүү гарсан учраас бүр их бэлгшээж баярлаж Баатар хүрээ гэдэг нэр өгсөн. Баатар гэдэг нь бол Улаанбаатарын Баатар, хүрээ гэдэг нь даг хүрээний хүрээг залгаад ингээ Баатар хүрээ гэдэг нэрийг өгсөн. За энэ нэр бол ямар учиртай юм гэхээр би бол ганц хүүтэй. Миний хүү бол олон дүүнертэй болж олон дүүнрээр хүрээлүүлсэн ийм одоо мундаг улс орондоо нэрээ гаргасан ийм сайн хүн болно гэж хэлж байсан. Тэгээд Дархан хот руу 1-р ангидаа шилжиж очиод 1-р ангид Дархан хотын 3-р 10 жил сурж байгаад 6-р ангид Дархан хотын 1-р 10 жилд 6 ангид шилжиж очисон. За энэ үеэс эхлээл миний волейбол спорт одоо хөл тавьсан юм. За миний хүүгийн тэр гар бөмбөг тоглодог явдал нь нэг зүйлээс одоо шалтгаалсан болов уу гэж бодож байгаа. Манай хол гэрт байсан. За гэрийн галзуухны хажууд шалан дээр манай хатам аав нэг юм модон алах хийгээд тэгээд хадаад вэ гэдэг. Тэгээд өдөржин адаас гэж цохоод идэг байхгүй юу. Тэгэхээр би энэ хүүхдийг энэ кист сайнтай болсон байх гэж бодож байгаа юм. Тэр сургуульд очиход бол Жаргал сайхан гэж миний анхны багш байдیں۔ Одоо талигаач болсон жагаа багш маань намайг анх хүлээж аваад волейболын спорт гэж юм байдгийм аа гэдгийг одоо зааж өгөө. Бидний хэдэн нөхдөд волейбол спортыг анх заасан. Би энэ тамирынхаа багш Жаргал сайханд чи миний хүүг ерөөсөө зааланда хадгалж одоо бөмбөг хадгалуулд юм уу одоо заалныхаа түлхүүрийг хадгалуулд юм уу чи итгэл өгөөд миний хүүг өдөржингөө байлгаж бай. Тэгээд би одоо ороо тарахаар авъя гэдэг. Тэгээд Жаргал сайхан багш энийг аваад анхны 6-7 дугаар ангид бол юу яад. Зүгээр л одоо дагалдан хийжсэн. 8 дугаар ангиас эхлээд багтаа оруулж авсан. Тэгээд 1979 онд анхныхаа тэмцээнд оролцчихлаа. Дараа нь энд бол одоо Сэлэнг аймагт болсон бүсийн тэмцээнд бид нар бүсээсээ гарч чадаагүй. Тэгээд 1980 онд бид нар бүсээсээ гараад Улаанбаатар хот анх удаага ирж улсын одоо эдэрчүүдийн улсын аврах шалруулах тэмцээнд оролцсон. 9-р ангийн одоо дунд үеэс эхлээд тэр одоо темсүүдийн тэмцээнд явж тэгэхэд медаль авч ингэж анхны гараагаа эхэлсэн юм аа. Энэ тэмцээнээр миний анхны шагнал болох Гарамгаа хоолойч гэдэг шагналыг хүртэж байлаа. Энэ тэмцээнээр залуучдын шгшээ багт болон Цэдэн бал пилотын нэрмжт одоо Гарамгаа хоолойч гэдэг шагналыг хүртэж волейбол спортод одоо эргэлж буцалтгүйгээр орсон. Тэрнээс хойш л одоо өнөөдөр 40 жил энэ волейбол гэдэг энэ одоо агуу их спортын түүхэнд Монголын одоо волейболчдын түүхэн миний хөлдөр нэрээр суурайтуулж Монголынхаа нэрийг гадаад оронд олон удаа гаргаж алдар эрчим дархан энэ багуудад тоглож олон удаагийн авраг болж ингээд аав ээжээ баярлуулж байсан юм хөлтэй. Монголын үе үеийн алдар цуутай волейболчдод хамт тоглож исэн тэрээр өнөө цагт хүртэл волейболынхаа талбайд тоглолсоор дасгалжуулсаар байна. Өрсөлдөгч багийн зайтай хэсэг алдааг ашиглан түүний өргөсөн бөмбөг оноо болдог гэдэгтээ хинч маргадаггүй лээ. Түүний холбож өргөсөн бөмбөг шууд л оноо болно гэж волейболын орхоотнууд дүгнэн ярилцдаг. Дасгалжуулагчаар ажиллах хугацаанд Баатар хүрээгийн шавнараас Монголын лиг, улсын аврах шалгаруулах тэмцээний манлайд гарсан олон аргун шилдэгүүд түрэн гарсан. Түүний шавнараас одоогоор 40 гаруй спортын мастер төрсөн Монголын волейболын спортын хөгжил үнэтэй хувь оруулж байна. Түүний олон аргун шавнар дундаас олон улсын хэмжээний мастер цолтой олон тамирчин төрөн гарсан. Гааяг, Дарханбаяр, Баярмаа, Одооёр гээд алдартай тамирчдаас захаас нь нэрлэж болно. 1982 онд 18 настайдаа мөн энэ шагналаа авч Улаанбаатарт гаж улсын шгшээ багт одоо нэр дэвшигдэж орж эндээс Эрхүү хотод улсын шгшээ багтан одоо Эрхүү хотод болсон олон хотуудын тэмцээнд оролцож явсан.
Дархан хот бол угаасаа бол одоо спортын сайхан хот. Энэ Дархан хотод одоо спорт одоо волейбол спортыг сурахад минь одоо ахиц гаргасан олон сайхан ах нар байлаа. Соргижоо багш мань байсан. Дэлхийн аврагт 1970 онд орж исэн Баярбат ах байсан. За бусдад одоо олон ах нар байсан. Дан сайхан волейболыг тоглодог, гадаадд төгссөн тийм ах нар тэднийг харж бид нар волейболын спортыг сурж тэднийхээ одоо туршлагаас судалж ингэж одоо волейболын спорт төлөвлөсөн. Дархны хотын аваргын тэмцээн бол спортын ордонд пик дүүрдэг. Ямар ч спортын үед одоо гадаа нь хоккей болдог гэхэл спортын ордон дээр пик хүн унчих гал тэгээд нөгөө портын тойроод 3 давхар игнэ тэрний гадуур машинтаа ингээл хүлдэж өгөх гэж байгаа хэдэн хүмүүс бол тэнд ингээд битүү цугдарсан. Тэгмээ дархны Сөрөнжав одоо Данига эднэргээд сайхан ах нарыг одоо Ванчиг Батсэрэн эднэрийг үзэхэд бид ч хүүхдүүд бас цуглардаг тийм сайхан үе байсан. Амун сагсан бөмбөгийн спортод бол Монголын одоо домог болсон олон сайхан тамирч дарханд одоо тухайн үед очиж исэн. Боо хоочтой одоо манай Бат Жаргал шүгүүрүүлзээ тэгээд дархны сайхан тамирчин байна. Талигач Мага багш эдэргээд за эдгээр бол сагсан бөмбөгийн спортыг бас сайхан хөгжүүлсэн. Би ч бас тухайн үед сагсан бөмбөгийн спортоор хичээлж байлаа. Зэрэгтэл ерөөсө пик волейболч муу адилхан Улмаар 1981 онд 10 дугаар анги Дархан хотод 1 дугаар 10 жилийг төгсөөд Дархан хотын политехникумын сургуульд орж энэтэй бол би одоо 3 жил суралцаад энэ үед ч гэсэн манай Дархны политехникумд бол одоо олон сайхан багш нар биднийг дэмжиж бас ивент итгэж тэмцээн уралдаанд бас дэмжлэг үзүүлж оруулж ирсэн. Энэ тэмцээнүүд бол одоо бид нар Монголын залуучдын холбооны тэмцээн болох Эвлийн цом тэмцээнд удаа дараалан төрүүлж ирсэн. Мөн Дархан хотынхоо хотын аврагт бол төрүүлж байлаа. Улмаар 1984 онд Эрд цэргийн албанд татагдан ирж алдар спорт хорооны байлдагч тамирчнаар 3 жилийн алба хасан. Бид нар ч одоо 3 салаа байсан. Нэг нь бол спорт тоглоомын 1-р салаа гэдэг хөлбөмбөг, хоккей, сакс, волейбол гэдэг бид нар ч 1-р салаа. 2-р салаа нь болохоор бүхийн салаа, бүхийн бүх төрлүүд нэг юунд орчиж байгаа. А 3-р салаа нь болохоор хөнгөн атлетик боксын салаа гэдэг. Ингээ 3 салаатаа нэг ороод байлээ. Спорт ороод гэдэг алдрын. За энд ороод юу эсэйг үцхүү бас олон сайхан хүүхдүүдтэй танилцлаа. Их хөдөлгөөнтэй манай хэд чинь байнга анги уцна. Яагаачгүй халимаг тавьчихна. Хоккей хөлбөмбөгийн хамгийн болохгүй хамгийн их шийтгэл амсан. Тэгээд энд бол сайхан манай сайхан найзууд байгаа эдгээр бүгдөө л сайхан миний найзууд юм чинь одоо хүнд гар уутж байгаа гэх юм одоо тий. Эдгээр маань нэг мэтгэд анги уцсан. Өвөл олцсон хүрээд ирлээ штэ л гэн. Өвөл оллоо хөлбөмбөгийнхэнд буцчихна. Хоккейнийхэр ингээл зөрөлдөөл явдаг байсан. Саксны бас сайхан хамт олон байлаа. Бидний улсын аваргаар манай саксч нэг удаа сайхан 1980 хэдэн онд үлээ сайхан төрүүлж бид нар ороотоор очиж ер нь бол ороотоор бие биендээ очиж их балиашгэлдэг байлаа. Ямар ч тэмцээн болсон. Тэгээ ихэнх нь спортын төв ордон дээр үдээс хоошоо бэлтгэл хийн. А үдээс өмнө алдар дээрээ бэлтгэл хийн. Бүгд улсын шигшээ тарьяалтаа тим тамирчдайсэн бид тэр. Энэ хугацаанд бид нар 1986 онд анх удаага шинэ баг уралдуулж Дорж багшийнхаа удирдлагын дор 86 оны улсын аварга анхныхаа улсын аваргыг авч ийлээ. Мөн бид нар ч одоо завсаргуу тэрнээс хойш 10 удаа хотын аварга төрүүлж улсын аваргт бас завсаргууд 7-8 төрүүлсэн. Спартакиадын яг тоглож байгаа үедээ бол 2 удаа Спартакиадын аварга болж ирсэн. 1987, 1992 оны Спартакиадыг хэлж болно. Улмаар 1986 онд ч нэгдэг байсан. Монголд одоо анх удаа 1-р группт 1 хүн, 2-р группт 2, 3-р группт 3, 4-р группт 4 удаа 4 хүн шалгаруулж нийт 10 шилдэг тамирчин шалгаруулдаг байсан. Энд бол би одоо 1986, 87, 89 3 удаа шилдэг 1-р группт ганцаараа шалгарч одоо спортын мастерын болцлыг хангаж тухайн үед одоо Монголын бүх ард түмний 1-р спортын 87 оны спартакиадаар спортын мастерын зэрэг цолыг хангаж байлаа. За алдар нэгт алдарт одоо Монголын хамгийн том волейболчин Тэмбэрэл сайхан гоотойгоо би нэг баг тоглож байлаа. За Тэмбэрэл сайхан гоо нь бол талбай дээр төшигтэй хангаа хинт шиг тим сайхан үнэтэй бас нэг баг тоглоход хувь зохиол над байсан. Яа тэр үе одоо алдрын нэгдгийн одоо Шигшээвагийн одоо бүрэлдэхүүнд удаадаар орж ирсэн Чулуунбаатар ах Тэмбэрэл сайхан гих мэт хүмүүстэй тоглохын ялдамт бас улсын шигшээд ирээд чойд орж халзан багшийнхаа удирдлагын дор улсын шигшээ багт
бас хичээлж байлаа. За энэ сайхан том хүмүүстэй тоглож одоо эднэрээс их юм сурахын хажуугаар өөрийнхөө үеийн сайхан тамирчидтай тоглож исэн. Товчхон хэлэхэд бол би одоо Талигач Хар Мөнхөө, Баасан Сүрэн, Ганбаатар, Төр Мандах гэдэг миний үеийн сайхан одоо волейболчид Хатанбаатар бид нар одоо нэг улсын шгшээд нэг үе сайхан тоглож исэн. Айрмаас надад одоо баг тэслэх цолоор тамирчин офицер болгож шагнасан 1987 онд. Улмаар 1989 он хүртэл бид тэр Доко огшоо удирдлагын дор хичээлж байгаад 89 оноос нөгөө волейбол спорт тоглоом болон одоо олимпийн төрлүүдэд зөвхөн алдар дээр барьж үлдэх болоод бид одоо сакс волейболын одоо ихэнх одоо спорт тоглоомын төрлүүдэд цомгтгсан айрам. Энэ үед бол бас зарим хүмүүсийг хэлэхгүй байхын арга байхгүй. Энэ үед одоо Гава генерал, Жаданба генерал гэдэг одоо спортод илэгтэй айгүй сайхан хүмүүс байлаа. Энэ хүмүүсийн буйнаар бид нар алдар нийгэмлэгийн одоо волейболын багийг цэргийн нэгдсэн дээд сургууль дээр барья гэсэн тийм юу гарсан. Бас нэг юм. Энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэгээд цэргийн их сургуульд очисон чинь за энэ нөхдүүд одоо ерөөсөө ингээд мэрэгжилгүй байна. Тэр нэг 1979 онд барьжсэн тэр биеийн тамирын ангийг ерөөсөө нээ гэж дээрээс тушаал гараад тэгээ волейболын багийг тэр чигээр нь цэргийн нэгдсэн дээд сургуулийн команд биеийн тамирын анги гэсэн анги нээж өгөөд тэгээ бид нар багаараа нэг ангид ороод 1994 онд төгсдөг байхгүй юу. За энэ төгсөх үедээ бид нар чинь манай цэргийн их сургууль чинь 2 багтаа хоёулаа ихний байруудад ордог гэсэн улсад 1-2 дугаар байранд. Энэ үед бол одоо биднийг дийлэх юм байгаагүй. Үнэхээр Монгол сайн багууд бүрдсэн байсан. Би бол тэр юуныхаа цэргийн нэгдсэн дээд сургуулийнхаа курсант өгөөд сонсогч өгөөд бас дасгалжуулагчийн мессен дээр ажилладаг. Мандаа огш болтой манай биеийн тамирын кафедрын дарга гэсэн үндсэн ажилтаа ингэж бид нар хамтарч ажиллаж байсан. 1995 онд миний багш Дархан хотод Харвардын цус харваад яг талбай дээр хүүхдүүдэд нөгөө нэг дасгалжуулж байгаад тэгээ багш маань харавчаад за миний хүү чи багшийнхаа ажлыг үргэлжлүүлнэ одоо багш бол энэ одоо 2 багийг тэр чигээр нь чам руу явууллаа гэдэг. Дархан хотоос эмэгтэй эрэхтэй 2 багийг над руу өглөө. Тэгээ энэ дээр дахиад хэлэхэд бол одоо манай Ламба огш гэдэг Исламба огш энэ улсын тэргүүний 84 дугаар сургуулийн тухайн үед одоо захирлаар ажиллаж байсан. Ламба огш уриалгахнаар биднийг хүлээж аваад ингээд би багш болчихлоо. Тэр хэдэн хүүхдүүдтэй авчираад. За энэ хэдэн хүүхдүүд нэрхтээ бол 4-р ангиас нь миний жагаа огш авч бэлдсэн юм байлээ. 5 чанарыг тавуулангийн сайхан эзэмшсэн. Одоо яахад ч байлаа. Би бол зөвхөн энэ хүүхдүүд бол зөвхөн тактик заагаал өгөхөд ер нь болохоор байсан. Тэгээ анх би ч одоо бас багшлах эрдэм муудаа ирээд бас гологдчихлээ. Багш нар маань өчи багш юм уу эсвэл өөрөө амьд үзүүлээ юм уу гэж ярьдаг байсан. Хичээл заах гал би өөрөө хөлсөө тусдуулаад гараад ирдэг байсан. Тэгсэн чинь багш бол заах л өөрөختөө үзүүлэн болцсон явж байсан. Тэгээ яг боловсрсон. Тэгээд багшлах гэж үзлээ. Нөгөө бага бэлдлээ, тактикийн заалаа. Тэгээд нэг анги, ерөөсөө л нэг анги. Сагсан бөмбөг волейбол гэдэг биеийн тамирын анги 1987 онд 97 онд төгсөж байгаа байхгүй юу? 95 онд очоод 97 онд ангиа төгсглөө. Энэ ангийг сагсан бөмбөгийн амь бүх багш хичээлдүүлдэг. Би волейболын хичээлдүүлдэг. Тэгээ 2 заалтаа манай сургуульч 2 заалтантаа нэг нэгээрээ зөвхөн ороод бид 2 волейболоо ордог, нэг нь сагсаа ордог. Тэгээ энэний үр дүнд бол манай эмэгтэй эрэхтэй нэг ангийн хүүхдүүд юугаар эдэрчүүдийн улсын аварга хоёулангийн авч илээ. Эрэхтэй эмэгтэй 2 одоо ийм түүх бол дахиж давтагдаагүй л одоогоор тийм анги байгаа. Ингэж ли багшийн ажилд одоо хөл тавил 22 жил ажиллаж байна да энд. Олон улсын хэмжээний мастер Баатар Хүрээ өөрийн оронд волейболын спортыг хөгжүүлэх, волейболчдыг бодлогоор мөн системтэйгээр бэлтгэх, волейболын спортыг бүх нийтийн үс болгон хөгжүүлэх, дэлхийд волейболын спортоор Монгол орноос урьдчилан эрхэм улсын амьдралын зорилгоо болгон 40 гаруй жил спортын талбарт хүчин зүтгээд байна. Тэрээр өөрийн дасгалжуулсан шавнарт болон волейболын холбооны үе үеийн дасгалжуулагч нарт өгсөн түүний үнэтэй заавар, зөвлөгөөний үр дүнд Монголын баг тамирчид ТV аврах олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. За доод үе рүүгээ орвол би талигач алтан гэрэлтэйгээ нэг багт олон жил тоглоо. Талигач алтан гэрэл маань одоо миний гар дээр 9-р ангид багтаа ирж байсан. За тэрний одоо алтан гэрэлийг сайхан гүйцэх Монголд одоо олон сайхан хүүхдүүд гарч ийн л та. Хамгийн сүүлд би 2008 онд 46 настай байхдаа би Мөнх оргилтойгоо Мөнх хотын Мөнх оргил гэдэг залуутай цуг тоглож байсан. Аавтанд би цуг тоглож байсан байлаа. Усын шгшээд дараа нь мөн хүүтэн тоглож байлаа. Тэгээ хүүд нь би 12 номерынхаа футболкийг бэлгэлж тэр буцааж надад бэлгэлж аавнаас 12-тоо тэрний дараа одоо миний нэг дүү байна л да. Одоо Солонгос 5 жилийн гэрээгээ явуулсан.
Ард миний ард зураг нь байгаа. Метр 96-тай тийм банд байгаа. Энэ утгагүй захиур хагалах байх гэж би гордож байгаа. Мянга 1993 онд 94 онд ч Азийн нэг тоглолт болсон шүү дээ 12 дугаар хинаадам. Энд бид Монголын шгшээгийн ахлагчаар явж бид нар чинь бас их сонин түүхтэй явсан юм а. Содном даргагүй одоо манай сайдны зөвлөлийн дарга Содном даргагүй одоо туслалцаатаагаар Монголын 5 хүн явж ийлээ. Тэгээ манай баяр сайхан тэнд нөгөө тухайн үед мөнгө хоёртаа сууж байгаа үедээ тэнд одоо ихнэрээ үзэх явжсэн баяр сайхныг аваад зургуулаа болж тоглож исэн түүх байгаа. Содном дарга нь бид нарыг Азийн волейболын холбооны ерөнхийлөгчтэй холбож өгөөд бидний бүх одоо энэ Мизуно хувцсыг бүх захиалгаар цаанаас нь үйлдвэрлэж өгөөд эрх очих зардлын дагаад тэгэж том тэмцээнд оруулж исэн анхны том тэмцээн. Дараагаар 1996 онд Макаод бас багийн ахлагчаар яхад бид нар Гонконг одоо Тайван биш Гонконг Макаогийн багийг хожиж бас түүхэнд анх удаа бас гадаадын том багуудыг хожиж одоо суурийг тавьж өгч ирсэн. 2000 онд Зүүн Азийн тоглолтоор Монголд болсон Зүүн Азийн тоглолтоор би усан шишээгийн ахлах дасгалж үзэж хийжсэн. Энд манай баг хожих байсан боловч бас тактикийн алдаа гаргаж бид нар энэ тэмцээнд бас 4-р байранд шагнал 4-р байранд орж илээ. За манай волейболын холбооны одоо дээд лиг гэж 1996 оноос анх зохион байгуулагдсан. Монголд ер нь анхны л одоо юм клуб лигийн тэмцээн гэдгийг Монголын волейболын холбоо анх зохион байгуулсан. Тэгээ энэ тэмцээнд бол их анх болоод маш өндөр хурцтай волейбол спортыг гаргаж ирсэн. Одоо зэрэгтэл бол спортын төвөөрөнд пик байдаг байлаа. 3 сарын турш үргэлжилдэг их ач холбогдол өгсөн тим тэмцээн байсан. Тухайн үед бол би чинь Эрчим баг одоо Баярбаатар даргын удирдлагын дор Баярбаатар дарга өөрөө бол волейболын спортод их өөрөө их сонирхолтой сэтгэл зүрэхтэй. Тэгээ Баяраа даргынхаа удирдлагын дор Эрчим клубт дасгалжуулагч багийн ахлагчаар байнга одоо орж ажилласан. Энэ үедээ бол манай хуучин багийн тамирчид болох Мөнхтөр, Нэмих гихчээд одоо Бямбчов талигач бид хэд нэг баг бүрдүүлээд орсон. Энэ үед бол манай баг бол үнэхээр ширүүн байсан. Тээц дүрийн одоо дэмжлэгтэйгээр одоо хоол, байр, хувцас бүх юмыг гаргаж өгдөг байлаа. Ер нь бол лигийн тэмцээн болоод одоо сая 2016 оны төгсгөлөөс ахуулаад лигийн тэмцээн байна. Одоо хаврын тэргүүн, намрын тэргүүн гэж хоёр явагддаг болсон. Тэгэхээр бол би анх лигийн тэмцээний эхнээс л лигийн тэмцээний дуустал ер нь бол энэ волейболын спорттой холбоотой лигийн тэмцээнтэй холбоотой явсаар л ирсэн. Би чинь 1996-аас 2000 он хүртэл Эрчим багт ажиллаж байгаа. Тэмцээнд орж тамирчин дасгалжуулагчаар ажиллаж байсан. Энэ үед миний баг бол маш ширүүн байсан бөгөөд хаврын тэргүүнд нэг л удаа төрүүлсэн. Түүнээс 2 дугаар байранд бол нэлээд хэдэн удаа орсон хамгийн өрсөлдөгч сайн баг байсан. Дархан хотоос өөрийн их спортын гараагаа эхэлж, Монголын алдарт зэвсэг түвшний алдар спорт хороонд тамирчин, дасгалжуулагч, багшаар ажиллаж, 1993-аас 97 онд Монгол улсын волейболын шгшээгийн ахлагч, тоглогч, 1996-аас 2000 онд Эрчим клубын волейболын багийн ахлагч, тамирчин, 2000-аас 2007 онд Залуу Монгол корпорацийн Залуу Монгол багийг байгуулан волейболын спортын түүхэнд захиур хагалж явсан алдар цуутай дасгалжуулагч маань өнөө цагт шгшээгийн дасгалжуулагчаар ажиллаж өсвөр үеийн шгшээ багийг байгуулан ажиллаж байна. $2000 онд би Эрчимээс болоод 2000 оноос эдэрчүүдийн тэмцээн үзэж хагаад 18 настай 10 дугаар анги төгссөн хүүхдүүдийг хамт шимж хагаад нэг баг бүрдүүлсэн залуучуудаар зөвхөн залуучуудаар Монголын түүхэнд анх удаа залуучууд лигийн тэмцээнд ороод хүрэл медаль авч ирлаа. Энд бол би өөрөө холбон тоглогчоор багийн ахлагч, дасгалжуулагч тэгээд тамирчтайгаа удирдаад авч явжсэн. Энэ дээр бол манай Залуу Монгол
одоо тухайн Залуу Монгол компани гэж одоо бол корпорацийн захирал Сонон Пилман, Бичгийн Сонон Пилман биднийг тус хүргэж одоо ивент итгэж авч явдаг байсан. Энэний үр дүнд 2006 оны лигийн аварга боллоо. 2008 оноос хойш ер нь том тэмцээнүүд оролцохоо болоод өөрөө дасгалжуулагч болсон. Энэ үедээ орол би Хасуу Мегастарс гүйлбийн туслах дасгалжуулагчаар нийтвчж орсон анх удаа. Энэ дээр бол манай компани захирал Төмөн Аюушгаа намайг хүлээж авлаа. Тэгээ энэ ажилласныхаа үр дүнд бас бид нар лигийн аварга, спартакиадын аварга бүх цомуудын тэмцээн сая өнгөрсөн 16 онд Монгол болсон эдэрчүүд, залуучууд ер нь болсон 8 том тэмцээнд төрүүлсэн байна манай баг. Тэгэхээр бас миний үр дүн гарч байгаа байх гэж бодож байгаа. Волейболын спортын төлөө 40 гаруй жил зүтгэсэн түүнд биеийн тамир спортын хороо, батлан хамгаалах яам, боловсролын салбараас үгүй шагналуудаа гардуулан өгсөн байна. Төр засаг үнэлэн түүнийг Алтан гад содонгоор шагнажээ. Волейболын спортод түүн шиг холбогч, түүн шиг дасгалжуулагч, Монгол оронд цөөхөн хэмээн Монголын волейболын мэргэжилтнүүд өнөө цагт ярьдаг юм. Энэ бол миний одоо хуулийн зорилго. Би бол яаж одоо залуу үеийг одоо волейболын одоо энэ спорт руу төлхөө оруулах вэ гэдэг дандаа бодож одоо энэ төлөө явдаг хүн. Энэ сайхан боломжийн сая олдож Монгол урагтны хүүхдээ их наадам боллоо сайн. Энэ тэмцээн дээр манай Монголын волейболын холбоо хэдэн сайхан хүүхдүүд 24 хүүхд жигшиж авчираад 1-2 дугаар баг гэж оруулаад энэ одоо Монгол урагтны тэмцээнд алтан мөнгөн медаль авсан. Тэгээ энэ багаасаа нэг баг шигшиж аваад одоо Монголын одоо хамгийн том тэмцээн болох одоо клубүүдийн цом залуучдын улсын аварга одоо Тэрнүү огоогийн нэрж тэмцээнд бэлдэж байгаа. Энэ хүүхдүүд маань одоо клубын аль нэг багт очиод бүгд замын болоод суучна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн ирээдүйн бол нэг жоох удаашралтай болоод байгаа. Яг анхнараасаа суурна. Гэвч талбай дээр гарахгүй учраас энэ хүүхдүүд замын дээр суугаад байгаа учраас түргэн сууж чадахгүй. Тийм учраас энийг волейболын холбоотой хамтран ярилцж байгаад өсвөрийн шгшээ хоо гэж байгуулад энэ тэмцээнд бэлдэж байгаа. Энийгээр энэ хүүхдүүд ирээдүйн Монголын шгшээ болох үе таалга нээж өгөх юм зорилготойгоор энэ хүүхдүүдийг бэлдэж байгаа тийм баг байгаамаа. Миний хань Монголын волейболын спортыг хөгжүүлэх одоо үе үеийг тасалдахгүйгээр олон сайхан тамирчдыг төрүүлэх юмсан гэж хүсэж мөрөөдөж явдаг. Тэр мөрөөдлийг нь бас биелээсэ гэж миний хувьд бас их дотроо бас адилхан тэмүүлэлтэй мөрөөдөж явдаг. За миний анхны одоо медаль бол 1986 оны улсын аварга шалралт тэмцээний алтан медаль авч би тэгш тоглогч болж ирсэн. Энэ бол миний анхны медаль байна. Тухайн үед бол дандаа ийм медаль өгдөг байсан. Ер нь бол ихэнх нь дандаа миний анхны медалууд байгаа. За энд болохоор одоо Монголын спартакиадын 8 дугаар спартакиад Монголын бүх ард түмний 8 дугаар спартакиадын аварга гэдэг 1987 оны медаль байна. Энэ бол хамгийн том тэмцээн байсан. Биднэрт одоо анхны том спартакиадын аваргад 4 жилд нэг удаа болдог тийм тэмцээн байна. За мөн одоо бидний үед ч одоо эвлийн цом гэж тэмцээн байсан. Оюутан сурагчдын спартакиад гэдэг. За энэ тэмцээн төрүүлсэн. Энд бол нэлээд олон төрүүлсэн юм а. Энэний медалууд байж байгаа жишээ те. Энэ юу вэ? Лигийн аваргын медаль байна. За саяхан би нэг алтан гац одоо авсан. Монголын волейболын сайхан ийм юу гэдэг. Дурсгалын тамирчтай өгдөг ийм алтан бөмбөг, мөнгөн бөмбөг, хөрөл бөмбөг. Одоо 10 жилийн өмнө миний одоо волейбол тоглосныг үр дүн чи Монголын волейболын холбооноос энэ хөрөл бөмбөгөөр шагнасан тийм юу байна. За хамгийн сүүлчийн медалаа үзүүлээ да. Сая энэ одоо шинэ медаль гарсан байлээ. Энэ медаль одоо энэ дээр бол Монгол улсад волейбол үүсч өгдсөний 90 жил, Монголын волейболын холбоо үүсч өгсөний 60 жилийн ой зориулсан юм бид нар юу гарсан байгаа. Ой медальтайгаа ингэж ижилсгэн болоод энэ сая Ахмадын улсын аваргаар дөнгөж саяхан 8 сард сүүлээр авсан медаль маань энэ байна. Тэрний өмнөхөн одоо Монгол урагтны хүүхдийн их наадам гэж сая Монголд боллоо. Өнийгээр миний дасгалжуулсан сүрийн баг алтан медаль авсан. За энэ одоо миний одоо бахархаж байдаг одоо булан байгаа, хоймор байгаа. За энэ хойморыг би хараад байнга одоо бүх медалууд, бүх одоо энэ цом одоо ингээл харагдаж байгаа зураг бүгд цаана одоо нүдэнд харагдаж байдаг. Яагаад гэвэл одоо медаль болгоны цаана миний одоо найз нөхөд, миний багш, миний уртлын үеийн тамирчид, бурхан болсон ч хүмүүс байгаа. Одоо тоглож байгаа хүүхдүүд ч байгаа. Одоо эднийг хараад миний одоо хамаг хүс хүч маань энэ л шингэсэн гэж боддог. Энэ хүс хүчмийг маань одоо ингээд илэрхийлж байгаа зүйл маань энэ л гэж боддоо шүү дээ.
За манай гэр бүлийн бид нар чинь 5 уулаа амбул эхнэр маань одоо татврын ерхий газар ажилладаг. Зуул гэрлэгч эмэгтэй байгаа, сайхан бүсгүй. Би 3 сайхан охинтой би ерөөсөө манай том охин яаж одоо хүн болсныг барыг шахах мэдэхгүй шүү дээ. Яаж хүмүүжүүлсэн миний эхнэр л одоо энийг хариуцлагыг их дааж явсан. Ийм хүнд үед бол би волейбол спортоос ер нь хазаагаагүй. Яагаад гэвэл миний ард бол төшиг тулгууртай гэр бүл маань байгаа. Яг сүүлд 2 охин төрөөд жоохон зав муутай болсон ч би волейбол спортод илүү цаг зарцуулсан хിവэрэ байгаа. Ер нь би ингэж боддээ. Миний уртлын үеийн сайхан миний талигаач багш байна. Даваг очир талигаач байна. Даваа самбуу багш, дорж цорон гавьят гэдэг айгүй олон сайхан дасгал жуулагч нар байлаа. Энэ хэд маань яг л тэр волейболын төлөө бүх насаа зориулсан. Эдгээр ч харамсдаггүй баг. Би бас энэ волейболын төлөө явж байгаа л тэр хавцаал юм болно. Энэ спортын үүсэл хөгжил миний хувь нэмэр багч болох орох болтугай. Би энэ чигээр энэ волейболдоо ингээл нуглахгүй явсаар байгаа л дуснаа л гэж боддоо шин. Бүх одоо насаараа бүхэл одоо амьдралаа энэ волейболын спорт хөгжүүлэхэд одоо зүтгэж яваад нь ханаараа маш их бахархдаг. Миний аав бол өөрөө хөл өмгийн спортын мастер. Одоо тэр сургуулийн хүүхдүүдийн хооронд нөгөө дугуй мөнгөөр шагнал гаргаж тухайн үе одоо нэгтийн төгрөг гэж байсан. Ийм шагналтай хөл өмгийн тэмцээнийг өөрөө зохион байгуулдаг байлаа. Ээжийн хувьд бол одоо химийн багш. Дархан хотын одоо хүмүүс анддгүй. Миний ээж бол химээр бол их сайн сургууль хүмүүжүүлэгч. Яах аргагүй мундаг тийм гавьяатай тийм хөгшин байгаа. Химээр бол олон сайхан эмчнэрийг бол одоо ангаах ухааны сургуульд бол одоо үлгийдэж оруулж өгсөн. Тийм хөгшин. Миний дүүнэр бол одоо 6 дүү зургуулаа сайхан ажил хөдөлмөр хийгээд явж байна. Бүгдээрээ дээд сургуульд төгссөн. Бүгд одоо өнөр өтгөн гэр бүлүүд байж байгаа. Баатар хүрээ мастрын аав хөлөмбөгийн спортын мастер тэртех 60-70-аад оны үед шорон талбайд өвдгөө шалбалж явсан ламжууга манай удамд тамирчид олон төрж байгаа. Бийж их спортыг дэмждэг. Одоогоор манайх 4 мастертай хэмээн баярлалцсан. Харин Баатар хүрээ мастрын ээж Цэрэн Дорж химийн багш. Тэрээр өөрийн хүүхдүүд 7 хүүхдийнхаа түүхийг өөрийн гараар тухайн үеийн төрсэн он сартай зурагтай түүхийн хуудас болгон цаасан дээр буулгасан үнэхээр өнөө цагийн хүүхдүүдийнх нь эмээгийн арслантай авдрын түүхэн дэвтэр хэмээн нэрлэгдсэн байна. Эмээгийн энэ дэвтрээс энэ айлын амьдралын бүхий л түүхийг тодорхой үзэж болно. Хүүгийнхээ тэмцээн үзэхэд их хэцүү байдаг. Ер нь яачих бол одоо алдчих болов эдгээр яах бол гэд аавыгаа тэгж гонсолгож байгаагүй. Би ер нь байн үздэг байсан. Ингээд би хүүгээрээ бол Монголын Баатар хүрээ, Холбогч Баатар хүрээ, Алдрын Баатар хүрээ, Эрчим Баатар хүрээ гэд энэ нэрлж байгаа нэрээ тэр нэрийг гаргаж байгаад би үнэхээр их баярлдаг юм аа миний хүү. Волейболын спорт гэдэг маань өөрөө бие бэлдэр ухаан хоёрыг хослуулсан маш сайхан спорт. Тэгэхээр миний хани бол одоо холбон тоглогчийн хувьд болохоор тэр гоё багийг зохион байгуулж, багийг мэдэрч тэр маш тэр ухаан зарж маш их бодод тоглодгийг бол би үнэхээр өөрөө хани хувьд бахархдаг. 1998 оны үндэсний лигийн авчрал тэмцээн одоо зохион явагддаг жил бол тэр жил Монголын волейболын холбоон чөлөөт хамгаалагчийн үргийг үүсгэн доодог либеро тоглогчийн үргийг одоо дөрмийг анх хэрэгжүүлж ирсэн энэ лигийн аврал тэмцээн болж явсан. За энэ тэмцээн дээр бол манай Баатар хүрээ ах маань 4-р станцын Эрчим багийн бүрэлдэхүүн олон тоглогчийн үргийг үүсгэн тоглож байхдаа арын 3 бүсэд байгаа тоглогчийн оронд одоо орж хамгаалтын үргийг үүсгэн тоглож Эрчим багийг одоо хамгаалтын үргийг үүсгэн тоглож байгаа тоглогчийн оронд орж холбогчийн үргийг үүсгэн тоглоод урдаа одоо Эрчим баг маань үргэлж байн 3 довтлогчтой довтлогооны олон хөвлбөр явах нөхцөл боломжтойгоор ингээд тоглож явснараа Эрчим баг бол тэр жилээ үндэсний лигийн аврал тэмцээний аврагын алтан медалийг өртөж байсан. Манай Баатар хүрээ ах маань үнэхээр одоо үе үеийн шилдэг холбон тоглогч дотроос бол үнэхээр багтууштай, үнэхээр уран чадварлаг, шилдгийн шилдэг олон улсын хэмжээний мастер ах маань Баатар хүрээ ах мөнөөс юм аа. Волейболын спортын үнэт зүйл уран мэдрэмжтэй холболт шилдэг тоглолтоор спорт сонирхчдыг баярлуулж олон арван шавнырыг төрүүлэн гаргасан их спортын алдартай волейболын Баатар хүү өнөө цагийн их спортын бахархал юм.